Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр өчигдөр өнөөдөр маргааш сарын хоногуудыг 7 гарагтай танилцуулнаа. Багшаа анхааралтай сонсоорой хүүхдүүд ээ. Өчигдөр өнөөдөр маргааш гэж юу хэлдэг вэ хүүхдүүд ээ? За одоо хүүхдүүд ээ хэдвэр сар болж байгаа вэ? 2 дугаар сар болж байгаа. 2 дугаар сар маань хэд хоногтой вэ хүүхдүүд ээ? 28 юм уу? 29 хоногтой. За тэгвэл хүүхдүүдээ нэг сард хэд хоног байдаг вүлээ? 30 юм уу? 31 хоног байдаг. За тэгвэл хүүхдүүдээ одоо багшаагаа дагаад хамтраад нэг сарынхаа хоногуудыг тоолъё хүүхдүүдээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31. За тэгвэл хүүхдүүдээ нэг сард хэд хоног байдаг гэж юм? 30 юм уу? 31 хоног. За тэгвэл бүгдээрээ 7 гарагийн нэрлэе. Хэдэн гараг байдаг вэ хүүхдүүдээ? 7 гараг байдаг. За тэгвэл 7 гарагаа эхлээд хинээсээ бүгдээрээ нэрлэе. Багштайгаа хамтраад нэрлээрэй хүүхдүүдээ. 1 дахь өдөр буюу даваа гараг, 2 дахь өдөр буюу мягмар гараг, 3 дахь өдөр буюу лав гараг, 4 дахь өдөр буюу пүрэв гараг, 5 дахь өдөр буюу баасан гараг, 6 дахь өдөр буюу бям гараг, 7 дахь өдөр буюу ням гараг. За тэгвэл хүүхдүүдээ хэдэн гараг вэ? 7 гараг байна. За дахиад нэг давтаад уншия. Багштайгаа хамтраад давтаад хэлээрэй. 1 дахь өдөр буюу даваа гараг, 2 дахь өдөр буюу мягмар гараг, 3 дахь өдөр буюу лав гараг, 4 дахь өдөр буюу пүрэв гараг, 5 дахь өдөр буюу баасан гараг, 6 дахь өдөр буюу бям гараг, 7 дахь өдөр буюу ням гараг. За тэгвэл нэг сард хэд хоног байсан хүүхдүүдээ? 30 юм уу? 31 хоног байсан. За тэгвэл хэдэн гарагтай вэ? 7 гарагтай. За хүүхдүүдээ одоо хэдвэр сар явж байгаа гэсэн? 2 дугаар сар явж байгаа. 2 дугаар сар маань хэд хоногтой вэ? 28 юм уу? 29 хоногтой. За тэгвэл хүүхдүүдээ өчигдөр өнөөдөр маргааш гэсэн үгийг багштайгаа хамтраад уншин шүү хүүхдүүдээ. Уншихдаа багшийнхаа зааж байгаа зааврын үзүүрийг дагаад багштайгаа хамтраад уншина. Уншихдаа бүтэн өгүүлбэрээр уншин шүү хүүхдүүдээ. Өчигдөр 2020 оны 2 дугаар сарын хэдэн байсан бэлээ хүүхдүүдээ? 3 буюу даваа гараг байсан. За дахиад уншаарай хүүхдүүдээ. Багшаагаа дагаад уншаарай. Өнөөдөр 2020 оны 2 дугаар сарын хэдэн болж байгаа л хүүхдүүдээ? 4 буюу мягмар гараг болж байна. За багшаагаа дагаад уншаарай. Маргааш 2020 оны 2 дугаар сарын хэдэн болох вүлээ? 5 буюу 5 гараг болно. За дахиад бүгдээрээ давтаад уншия. Багшийнхаа зааж байгаа зааврыг дагаад багштайгаа хамтраад уншия шүү. За уншаарай хүүхдүүдээ. Өчигдөр 2020 оны 2 дугаар сарын 3 буюу даваа гараг байсан. За дахиад уншаарай багшаагаа дагаад. Өнөөдөр 2020 оны 2 дугаар сарын 4 болж байна. За багшаагаа дагаад уншаарай. Маргааш 2020 оны 2 дугаар сарын 5 буюу 5 гараг болно. За тэгвэл багш нь та нарт өчигдөр өнөөдөр маргааш гэсэн үгийг 7 гарагтай 1 сарын хоногуудтай бүгдээрээ танилцлаа.
багш нь та нарт өөрийнхөө юу хийсэн талаар ярьж өгье. Багш нь өчигдөр хүүхдүүдтэй амттай хоол хийж өгсөн. За багш нь өнөөдөр цэцэрлэг дээрээ ирээд ангийнхаа хүүхдүүдтэй зориулж зураг зурж өгсөн. За тэгвэл багш нь маргааш гэр бүлийнхэнтэйгээ хөдөө явахаар төлөвлөж байгаа. За хүүхдүүдээ та нар тэгвэл гэртээ хараад багш нь тэгвэл та нарт нэг гэрийн даалгавар өгье. Хүүхдүүдээ өчигдөр гэртээ юу хийсэн тухайгаа сайн бодоорой. Өнөөдөр юу хийж байгаагаа гэр бүлийнхэнтэй ярьж өгөөрэй хүүхдүүдээ. Маргааш ээж аавдаа хэрхэн туслах талаар ярилцаарай хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн заасан хичээлийг ээж аавтайгаа давтаарай хүүхдүүдээ.